Улсын их хурлын гишүүн Одон Туяа, Улсын их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн Хүү амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ нар хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх 2012 онд санаачлан боловсруулж эхэлсэн бол 2014 онд улсын хурлд албан ёсоор өргөн мэдүүлсэн байна. За энэ хууль маань бас янз бүрийн шалтгаанаар хилцүүлэгт орохгүй удаашрч байсаар байгаа. Сая ингээд одоо хилцүүлэгт орж батлагдлаа. За үндсэндээ бол 14 онд хилцүүлэгт ороод хилцээдээ батлагдаад гарсан бол 15 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж болох байсан. За их худлаа гэхэд 16 оны одоо 1 сарын 1-ээс хэрэгжих боломжтой байсан хууль. За харамсалтай нь ингээд улсын төсөв батлагдсны дараа энэ одоо хууль маань батлагдж байгаа. Тэгэд энэ утгаараа 2017 оны 1 сарын 1-ээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр сая батлагдлаа. Тэгээд энэ хуулийн маань гол одоо үзэл баримтлал бол өнөөдөр манай зарим одоо иргэд зарим хэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ тийм халамжийн хууль юм шиг ойлгоод байгаа. Энэ бол халамжийн хууль биш ээ. Энэ бол нийгмийн хамгааллын бодлого. Мөн хамтын тэтгэврийн хувь хэмжээ хуулийн эргэн хэлэлцэх хугацааг засгийн газар шийдвэрлэх юм байна. Хамтын тэтгэврийн тухай хууль нь халамжийн үйлчилгээ биш гэдгийг салбарын сайд нь онцлоод ахмад наснуудын амжиргааны төвшин амьдралын чанарыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчны дэвшилт болж байгааг тэмдэглэсэн юм а. Үүнээс гадна гэр бүлийн үн цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болохыг хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлагч Дэнийг Улсын их хурлын гишүүн Одон Туяа онцлон танилцуулсан юм. Бид бол ажил хийхдээ амьдрахтаа голцоо гэр бүл дээр суурилсан одоо төлөвлөлт хийдэг, нөхөр нь одоо ажиллаа хийдэг, одоо эмэгтэйчүүд бол хүүхдээ хардаг, гэр орныхаа одоо арын албыг даагаад явдаг. За ингэснээрээ манай эмэгтэйчүүдийн бас тогтоолгож байгаа тэтгэвэр бол харьцангуй бага тогтоогддог. Тийм учраас энэ хууль бол манай одоо эмэгтэй тэтгэвэр авахчдад бас их онцгой юм чухал хууль болж байгаа. Өнөөдөр Хүү амын амжиргааны одоо өрхийн судалгааг аваад үзэхэд нэг одоо өрхийн дийлэнх нь одоо өргөдлгөөсөн эмэгтэйчүүд байгаа. Тийм учраас эдгээр эмэгтэйчүүд бол өнөөдөр тэтгэврийн бага цалингаар за дээрэс нь одоо нөхөр нь ингээд нас барсан тохиолдолд бүр одоо шууд ядуурлын түвшин рүү шилждэг. Ийм учраас энэ утгаараа бол бас чухал хууль. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо нэг хүний ажлын байр, нэг хүний тэтгэвэр биш гэр бүл гэсэн энэ ойлголтыг бол улам бэхжүүлэх ёстой. Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын их хурлын гишүүн Эрдэнэ Одон Туяа нар сэтгүүлчдийн сонирхсан асуултад хариулт өглөө.